Эрүүл мэндийн салбарын удирдах ажлын зөвлөгөөнөө жил болгон уламж болгон зохион байгуулдаг. За сүүлийн 2 жилийн хугацаанд бол энэ цар тахлын нөхцөл байдалтайгаас улбаалаад бид бүхэн зөвлөгөөнөө зохион байгуулж чадлагүй бас 2 жил боллоо. Тэгээд энэ удаагийнхаа зөвлөгөөнийг бид нар энэ 2 өдрөөр зохион байгуулж байна. За 2 өдрийнхаа эхний өдөр нь бол бид нар яг одоо Монгол улсад эрүүл мэндийн салбарт тулгамж байгаа 6 сэдвээр ийм өдрийн сэлцүүлэг зохион байгууллаа. За үүнд бол одоо нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, за хавдрын тусламж үйлчилгээ, их хүүхэд, за их байрх эмэгтэйчүүд хүүхдийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бодлого, за тэгээд санхүүжилт, эрүүл мэндийн салбарын санхүүжилт зэрэг ингээд тулгамж байгаа 6 бүлгээр бол зөвлөгөөний эхний өдрөө зохион байгууллаа. За энэ удаагийн зөвлөгөөний онцлог нь бол бид бүхэн одоо эрүүл мэндийн яамны харьяа байгууллагын удирдлагуудаас гадна 21 аймагаас бол эрүүл мэндийн газрын дарга, нэгдсэн эмнэлгийн одоо дарга, за тэгээд дунд шатны менежерүүд, суулгын албаны дарга, за санхүүгийн албаны дарга, нийгмийн эрүүл мэндэд хариуцсан одоо хэлтсийн дарга, орлогч дар нар гээд аймаг орон нутгаас 7 хүний бүрэлдэхүүнтэй одоо урьж оролцуулж байна. За өчигдөр бол өнөөдрийн сургалтанд бол 278 одоо удирдах ажилтнууд оролцож байна. Тэгэхээр ингээд салбарын хэмжээнд сүүлийн 2 жилийн туршид богшсон маш олон тулгымцсан асуудал байгаа. За эдгээр асуудлуудыг бид бүхэн өчигдөр хилэлцээд үндсэндээ бол 209 санал зөвлөмжийг босрууллаа. Тэгэхээр энэ санал зөвлөмжүүдийг бид нар одоо яг нэгждэр байгаа, яг одоо орон нутг дээр байгаа тэнд тулгымцсан асуудлуудаа бүгдийг тодорхойлоод, за тэгээ энэ 209 санал зөвлөмжөө бол 2022-2023 онд одоо хэрэгжүүлэхээр үйл ажиллагаанд тусахаар маш юм үнэтэй одоо саналуудыг өчтөр хилцэж гаргалаа. За өнөөдрийн арга хэмжээ бол нэгдсэн уралдаан болж байна. За нэгдсэн уралдаан дээр бол бид бүхэн эрүүл мэндийн яамнаас цаашдаа одоо энэ ковид болон ковидын дараах үеийн тусламж үйлчилгээг хэрхэн зохион байгуулах уу, бодлогын чиглэлээр, салбарын одоо шинжилгээний чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулах уу гэдгээ бол нэгдсэн хуралдаа, нэгдсэн хилцүүлгийг бол зохион байгуулж байна. Одоо хэдийгээр сар тахал байсан ч гэсэн ерөнхийдөө бид нөгөө шинжилгээний асуудлыг саяхгүйгээр салбар маань бас урагшаа алхаж чадлаа гэж ингэж бодож байна. Энэ удаагийн сургалт семинар бол бас нэлээд ажил хэрэгч. Одоо салбарын шинжилгээний асуудлыг өргөн хүрээнд хэлэлцүүлсэн ийм олон сайхан салбар хуралдаантай хэлэлцүүлгүүдтэй шинэ мэдээллээр нэлээд баялаг ийм удирдах ажлын зөвлөгөөн болж байна. За дуудсан бүрэлдэхүүн маань ч гэсэн өргөн байсан учраас бас очоод бидний энэ шинжилгээ ажлыг хэрэгжүүлэхэд бас нэлээд төлөвлөс өгөх, бага бүрдүүлж ингэж бас ойлгож байна. За Арангаа аймгийн тухайд бол эрүүл мэндийн салбарын энэ гүйцэтгэл суурилсан удирдлага, гүйцэтгэлийн санхүүжүүлэлт, энэ шинжилгээтэй холбоотой хөл нийлэн алхах бэлтгэл ажлуудыг бас хангаж байгаа. За аймгийн нэгдсэн эмнэлэг дээр маань дэлгэрүүлэг эрүүл мэндийг дэмжих төвийг саяхан байгуулад ирсэн байгаа. Яг нь цар тахал дандаа муу юмыг бол авчраагүй. Бид нэр яаралтай тусламжийн чадвар маань бол сайжирсан, эмнэлгийн хүчтэй үйлдвэртэй болсон, улмаар одоо компьютер томографийн онцлогоо, PCR одоо молекул биологийн иж бүрэн лабораторитой болсон байх жишээтэй. За яг энэ цар тахалтай уялдаад бас ариутгал халдваргүй итгэлийн иж бүрэн тасаг диск камерыг ашиглалтанд оруулсан. Энэ бол бидний бас дунд хугацааны төлөвлөлтөнд туссан ажил байсан. Гэх мэтлэн их олон бүтээч ажлуудыг хийсэн ийм бас жил болж байна. Цаашдаа бол одоо энэ технологийн шинжилэлтүүд, улмаар энэ гүйцэтгэлийн шинжилэлтүүдийг улам илүү одоо гүнзгийрүүлэх, улмаар одоо эрт илрүүлгийг сайжруулах ийм жил. За дээр нь тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, ээлтэй орчин бүрдүүлэх ийм чиглэлээр бол одоо хоошоо ухахгүйгээр ажиллах ийм шаардлага байна гэж ингэж үзэж байгаа. За энэ жил бол удирдах ажлын зөвлөгөө нь очоод 3 сарын 14-15-нд бол хийн. Арангаа аймаг бол энэ эрт илрүүлгийг эрчимжүүлэх жил гэж ингэж зарлж байгаа. За мөн одоо тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг одоо ээлтэй байдлыг хангах жил ингээд болгоод ингээд үйл ажиллагаагаа бол зорилтуудаа тавьж ажиллана гэж ингэж бодож байна. За энэ удаагийн одоо удирдах ажлын зөвлөгөөнд мандаа Дархан уул аймгаас 7 хүний төлөөлөл оролцож байгаа. Эрүүл мэндийн газрын дарга, нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, за эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж, нийгмийн эрүүл мэнд, за санхүүжилт хариуцсан одоо дарга нар, мэргэжилтнүүд, тэгээ мөн сувилгын хариуцсан мэргэжилтэн гэсэн ийм бүрэлдэхүүнтэйгээр бид нэрд оролцож байна.
Тэгээ бид нар энэ удаагийн зөвлөгөөндөө бол удирдах ажлын зөвлөгөө маань 2 жил одоо завсарсны дараагаар энэ ковидын одоо цардхлын дараагаар хийгдэж байгаагаар бас онцлог байгаа. За 2 жилийн хугацаанд мэдээж бид одоо ямар их ажлыг амжуулав. За одоо 22 онд ямар ажлыг бид нар одоо илүү их анхаарах уу гэдэг тал дээр энэ зөвлөгөө маань маш сайхан шинэлэг одоо зөвлөгөө болж байна. Өөрөөр хэлбэл одоо ер нь бол 2022 онд эрүүл мэндийн яамнаас ямар бодлогыг барьж ажиллах уу гэдэг тал дээр илүү шинэлэг байгаа. Тэгээд маш олон хүнийг хамруулснараа бас онцлог юм зөвлөгөө болж байна гэж харж байна. За бид нар миний хувьд бол одоо өчигдөр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлийн болон одоо санхүүжилт эрүүл мэндийн санхүүжилтийн одоо салбар хуралдаанд оролцсон. За бид бүгд бол одоо бас тодорхой хэмжээгээр салбар хуралдаанд саналуудаа хүргэсэн. Тухайлбал нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дээр бол манай Дархан улаан аймаг өөрөө нийгмийн эрүүл мэндийн төвтэй. За энэ бол одоо яг хуу ер нь бол нэг 10 орчим жил ажилласан юм туршлагатай. За одоо 20 хүн ажилладаг байгаа манай нийгмийн эрүүл мэндийн төвд. Тэгэхээр би бидний хувьд бол одоо нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахын тулд хэд хэдэн саналыг бол энэ удирдах ажлын зөвлөгөөний хэлцүүлэгтэр бол саналаа хийж оруулсан байгаа. Тухайлбал нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийн одоо өртөгжүүлэх гэдэг санал бидний одоо энэ гаргасан санал маань нэлээд дэмжигдсэн. Тэгээд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийг одоо бас батлах шаардлагатай байна гэдэг санал маань одоо 2 дугаарт нэлийн дэмжигдсэн. За 3 дугаарт нь бол одоо тэр нийгмийн эрүүл мэндийн одоо сургалт сурчлагаа тийм ээ одоо бусад арга зүйгээ одоо бид нар орчин үеийн шаардлагад нийцүүлээд өөрчлөх. Тухайлбал одоо манайх саяхан хэвлэлийн ажилтнтай болсон байгаа. Нийгмийн эрүүл мэнд өмнө нь бол бид нар яг өөрийн мэрэгжлийн одоо совилогч тусгай мэрэгчлэтнүүд бол хэвлэлийнхаа асуудлыг хариуцаад явдаг гэсэн бол бид одоо сая 22 он гарснаар одоо энэ цахим эрүүл мэнд энэ ерөөсөн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд заавал олон нийтэд хүрч ажиллах юм ажилтан бас тодорхой хэрэгцээ шаардлагатай байна гэдгийг хараад одоо манайх бас энэ саналыг бас сая бас оруулсан байгаа. Онцлог ажлуудын хувьд одоо ганцхан мэдээлэл ажил болохоос гадна ямар дээрээс нь одоо энэ төсөл хэрэгжиж байгаа энэ дэмжих төв байгуулагдсан юм байна. За 2021 он бол манай Дархан улаан аймгийн эрүүл мэндийн салбар бас нэлийн хэд хэдэн одоо шинэлэг одоо ажлыг хийсэн байж байгаа. Тухайлбал одоо энэ колл центр за манай эрүүл мэндийн яамнаас 119 төв дуудлага байгаа шүү дээ. Тэрийг бол бид нар орон нутгийн хөрсөн дээр буулгаж энэ дуудлагын төвийг бол ашиглалтанд оруулсан байгаа. За энэ аймаг орон нутгийн дэмжлэгтэй бас байгаа. Эрүүл мэндийн газар өөрөөсөө бас тодорхой хэмжээний дэмжлэг оруулаад ингээд зохион байгуулсан. За энэ колл центр бол яг ковидын үед цар тахлын үед бид нар 4 хүн томилж ажиллаж байсан. За одоо бол харин нөгөө цар тахлын маань нөхцөл байдал бас харьцангуй жоохон амжилт руу орсон учраас бид нар хүний нөөцөд буцааж татаад 2 хүн ажилуулад явж байгаа. За энэ тухайн үедээ бол үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл цар тахлын үеийн одоо ард иргэдийн хүсэж байгаа асуумж тийм ээ хүсэлт тэгээ одоо ямар одоо тэр хүмүүс тусламж хэрэгтэй байна. Тэр чиглэлээр бол энэ утас энэ колл центр бол маш сайн үүргээ гүйцэтгэж ажилласан байж байгаа. За дараа нь бид нар орон дутагтаа эрүүл мэндийн яамны 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн дэмжих төв маань ашиглалтанд орж байгаа. За засварын ажлууд үндсэндээ дууссан. Одоо бол яг тоног төхөөрөмжөө суйрлуулах ажил эхэлж байгаа. За тэгэхээр одоо үндсэндээ эх 7 хоногоос бол тоног төхөөрөмжүүд нэлээд суйрлагдана гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ эрүүл мэндийн дэмжих төв ашиглалтанд орсноор ард иргэд маань эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд урьдчилан одоо орох өөрөөр хэлбэл өвчнөөс урьдчилан сэргийлэх өвчнийг хэрвээ байгаа тохиолдолд эрт үед нь илрүүлж эрт үед нь онцлог хэмжлэх энэ үйл ажиллагаанд бол бас чанарын ахиц гарна гэж бид нар үзэж байгаа. За нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрээнд бол хэд хэдэн бас ач холбогдолтой үйл ажиллагаанууд болсон. За тухайлбал бид нар орон нутгад хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэр бас эрүүл мэндийн яамны дэмжлэгтэй орсон. За яг ковидын цар тахлын үед бол хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэр нь маш их эрэлттэй хэрэгцээтэй ард иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд бол их дөхөм болсон ийм үр дүнгээ өгсөн ажил байгаа. За дараа нь бол бид нар нөгөө юуны лаборатори маань байгаа. PCR-ын лаборатори маань одоо энэ хугацаанд манай Дархан улаан яг үндсэндээ юуны ковидын тохиолдолд одоо өнөөдрийн байдлаар 35 орчим мянган тохиолдол онцлогдоод эмчилэгдсэн байгаа. Тэгэхээр энэ их ачааллын үед PCR-ын лаборатори маань орон нутагт бид яг анхны хэлээд бол бид нар Сэлэнг аймгийн шинжилгээ хүртэл хийж ирсэн ш бүстэй. Тэгээ одоо явандаа бол яг Сэлэнг аймаг маань өөрөө PCR лабораторитой болсон учраас тэндээ хийгддэг болсон байгаа. PCR лаборатори бол маш их бас үр дүнгээ өгсөн юм ажил болсон. За дараа нь бид нар бол бас одоо манай нэгдсэн эмнэлэг дээр компьютер томограмм
ашиглалтанд орсон. Бид эмчээ бэлдэж байгаа. Одоо энэ 4 сард бол манай эмч төгсөөд үндсэндээ одоогор бид онлайн Улаанбаатартай шууд холбогдоод асуудлаа шийдвэрлүүлээд явж байгаа. Тэгэхээр одоо 4 сараас яг компьютер томографи маань үндсэн эмч маань ажилдаа ирж орно гэсэн юм байдалтай байна. За тэгээ 2022 онд бид нар эмнэлгийн тусламж үйлчилгээгээ сайжруулахын тулд биднэрт одоо тавьсан одоо өнөөдрийн удирдах ажилтны зөвлөгөө өчигдрийн одоо зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг бид нар бол орон нутгад хэрэгжүүлж ажиллана. Үүний тулд бол одоо яг өнөөдөр эрүүл мэндийн салбарт хамгийн тулгамдаад байгаа асуудлуудыг бид нар одоо зөвхөн хөргөн мөнгө одоо шаардлагаас илүү өөрсөндөө байгаа бодит боломжинд тулгуурлаж өөрөөр хэлбэл одоо бид нар байгаа тоног төхөөрөмжн дээр тийм нөхцөл байдлаа сайжруулж иргэдтэй хүрэх тусламж үйлчилгээний чанар хэмжээг яаж сайжруулах вэ? За тэгээд дээр нь бол эмч эмнэлгийн мэрэгчлэнүүдийнхээ ёс зүй харилцаа хандлага за тэрийг бол сайжруулах чиглэлээр мэдээд ажиллана. Дараа нь бол гүйцэтгэл суурилсан санхүүжилт гэдэг дээр бид онцгой анхаарч ажиллана. За өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг маань бүгдээрээ одоо гүйцэтгэл суурилсан санхүүжилтийн системээр одоо санхүүжих байгаатай холбоотойгоор бид нар байгаа нөхцөл байдлаа одоо дүн шинжилгээ хийгээд өшөө цаашаа ард иргэдтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй чанартай иргэн бүрийг эрүүл мэндийн одоо тусламж үйлчилгээнд хэнийг ч хоцроохгүй, хэнийг ч үлдээхгүй юм зарчмыг баримталж одоо тусламж үйлчилгээ сайжруулах тал дээр шин шатанд гаргаж 22 онд ажиллана гэсэн юм зорилттой ажиллаж байна. За удирдах ажлын зөвлөгөө маань одоо өчигдөр өнөөдөр 2 өдөр үргэлжилж байна. За өнөөдөр бид нар бас ингээд үргэлжлүүлээд сая цайндаа орох гээд үе чинь маш хүртээмжтэй. Бидний хувьд одоо сэтгэл маш өндөр байна. Шийдвүлэх одоо ярилцах бас хүнд бэрхшээлтэй асуудлууд бас эрүүл мэндийн систем сая ковидтой холбоотой бас нэлээд гарсан. Тэр энэ бүхэн дээр бас тал талаас ингээд бидэрт бас маш сайхан зөвлөмжийг өгж байна. Бидэрт маш сайхан одоо сургалтуудыг орлоо. За энэ асуудлыг маань шийдэхэд бас нэлээд бас бидэрт дэмжлэгтэй ингээд удирдлага маань эрүүл мэндийн яам эрүүл мэндийн газар гэсэн ингээд эдгээр нэлээд бас их зохицохын одоо хамтарсан ингээд ярилцлага хийхэд бол бүх одоо эмнэлгийн дарга нар өөртөө эмнэлэг дээрээ тохиолж байгаа эрүүл мэндийн системд тохиолж байгаа маш их тулгымцсан асуудлыг өчтөр бид нар бол үдээс хойш хуралдаанаар ярьсан. Тэгээд тэгэхэд ч гэсэн бид нар бас ингээд шийдэж чадахгүй асуудлуудаа энэ олон хүмүүсийн дунд хамтаараа бөөнөрөө ярилцахад бас нэлээд сайхан санамжуудыг авсан. Тэгээ өнөөдөр төрийн нарийн бичгийн дарга маань энэ өчтөрийн гарсан үдээс хойшийн тэр зөвлөгөөнөөс гарсан бүх шийдвэрүүдийг бидэрт бас танилцуулсан их айтаахан их сайхан санаа оноонуудыг бидэрт бас хэллээ. За дүүргийн хувьд бол 400 мянган хүн амтаа маш том дүүрэг өвчлөл ихтэй бас шийдэхээр бэрхшээлтэй асуудлууд бас манайд нэлээд гарч ирсэн. За сая ковидтой холбоотой ч гэсэн бас баян зүрх төр асуудлууд гарч ирсэн. Тэгэхээр 2 жил бол бид нар бас нэлээд хичээж ажиллаа. За ковид гэж юу вэ гэдгийг харууллаа. Бас бид нар эмнэлэг маань ямар байх ёстой вэ гэдэг өнөөдөр тусламж үйлчилгээ ямар байх ёстой, онцлогоо ямар байх ёстой, суулгын тусламж гэдэг ингээд эмийн хүрэлцээ ямар байх вэ гэд нэлээд олон нарийн асуудлыг ярьлаа. Ялангуяа бид нар дээр бол нэгдүгээр хүний нөөцийн асуудал, хоёрдугаар суулгын тусламж үйлчилгээ бас нэлээд бас хүнд байсан. Тэгэхээр суулгын тусламж үйлчилгээ дээр ямар шийдлүүдийг гарч ийн, яг яах вэ одоо суулгуудтай холбоотой асуудлыг тэгээ энэ жилд чанартай холбоотой нэлээд энэ жил зорилтыг тавьж байгаа юм байна. Тэгэхээр яг эрүүл мэндийн системд чанар тусламж үйлчилгээг сайжруулна гэдэг чинь маш том дөрвтэй их сайхан алхмуудыг эрүүл мэндийн яам маань бас ингээд дэвшүүлж байгаад миний зүгээс бол их баяртай байна. Тэгэхээр ард иргэдтэй тэр чанартай тусламж үйлчилгээг яг яаж хийх вэ? Хувь хүн болгон урьдчилан сэргийлэх үйлчлэгтээ яаж хамрагдах вэ? Эмчилгээний онцлогоогоо яаж хийх вэ? Анхан шатныхаа сумынхаа эмнэлэгтээ яах вэ? Дараагийн шатлал руугаа яах вэ гэдэг ингээд шатлал болгоод дээр нэг нарийн зөвлөмжийг өгсөнд одоо бид нар бол их маш баяртай. Өнөөдөр эндээс бол маш сайхан шийдлүүдийг гарч байгаад бол миний хувьдаа бол маш их баяртай байна. Баян зүрх төрийн эмнэлгийн хувьд энэ он онцлог ажил юу байна? За онцлог ажил мэдээж бид нар яамныхаа зорилттой адилхан одоо хамгийн түрүүнд эрүүл мэндийн системдээ тусламж үйлчилгээний чанар руугаа анхаарна. Тэгэхээр баян зүрх дүүргийн иргэн маань ирэхэд бид нар тэр хүн дээр бүх тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой тийм ээ. Үзлэг шинжилгээ, онцлогоо, эмчилгээ тэрэ бид нар өөрийнхөө эмнэлэг дээрээ тэр хүнийг цаашаа одоо олон сувгаар дамжихгүй олон дамжлага хийхгүй тул бид нар эмнэлэг дээрээ тэр хүндээ хийх бүх тусламж үйлчилгээг хийх ёстой юм. Ялангуяа амбулаторийн тусламж үйлчилгээ тийм ээ. Лабораторийн шинжилгээ, эхо онцлогоо, СИТ онцлогоо гэдэг энэ хүнийг бүрэн одоо онцлогоонд хамруулснаар онцлогоо зөв тавигснаар бол цаашдаа эмчилгээ зөв явагдах учраас энэ одоо хүнийг урьдчилан сэргийлэхэд бүх онцлогоонд хамрагдахын тулд тэр шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг одоо бид нар маш сайн бэлдэх хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт бол тоног төхөөрөмжийн цаана бас
хүний нөөц гэдэг асуудал нэлээд яригдах юм байна. Тэгэхээр энэ иргэдээ бас чирэгдэлгүй одоо тухайн үедээ шаардлагатай тусламж үйлчлэгээ, шаардлагатай онцлогоо зөв хийхин тулд бид нар одоо нэлээдгүй ажиллах юм байна. Энэний цаана өөрөө чанар нэг гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг юм чи явж байгаа болохоор одоо хүн болгон мэрэж хүн болгон анхаарч ажиллах ёстой гэдэг эмнэлгийн зөвхөн удирдлага биш одоо доош шатнаасаа эхлээд эмнэлгийн ажилтан бүр одоо бид нар юу хийх ёстой вэ гэдгээл маш сайн ухамсарлаж чанартай үйл шигээ явуулах ёстой юм байна л гэдэг одоо ойлгох хэрэгтэй. Удирдах ажилтны зөвлөгөө маань үнэхээр амжилттай сайхан болж байна. Бүх чиглэлээр нэлээд олон чиглэлээр наривчилсан хэлэлцүүлгүүд хийлээ. Санал авлаа. 22 онд ямар ажил хийх вэ? 21 онд ямар амжилтанд хүрсэн, ямар алдаа дутагдлаас энэ төр бүхнийг хэлэлцэж чадсан ийм уулзалт болж байна. За дээрээс нь мэдээж энэ удирдах ажилтны зөвлөгөөн төр одоо удирдагч хүний манлайлал гэж юу юм, ямар байх ёстой юм гээд олон мэдээллийг авсан ийм уулзалт болж байна. За эрүүл мэндийн хөгжлийн төвийн хувьд бол 21 онд бас их олон амжилттайгаар ажилласан. За үүний одоо онцолж хэлэх юм бол гол нь бол цахим хөгжилтийг нэлээд төлхөө хөгжүүлж чадлаа. За энд бол одоо бид магадлал итгэмжлэлийн программыг хөгжүүлснээрээ одоо эрүүл мэндийн салбарт 4500 гаруй үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэдээллийг нэгтгэх. За үүн дотор яг 21 онд бол 800 гаруй магадлал итгэмжлэгдсэн байгууллагуудын мэдээллийг оруулж цаасгүй болгож чадлаа. За яагаад цаасгүй гэж байгаа юм гэхээр энэ маань өөрөө нэг байгууллага магадлал итгэмжилт олохын тулд 300 гаруй хуудас бүхий материал бүрдүүлдэг. Заавал алс нутгаас ирж юмаа танилцуулдаг юм байсан бол одоо бүх үйл ажиллагаа маань онлайнаар хийгдэх юм боломж бүрдэж чадсан. За мөн одоо бид 21 онд хүний нөөцийн программыг хөгжүүллээ. За энэ программыг хөгжүүлснээрээ эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 57,000 гаруй эм чимэлгийн мэрэгжилтний мэдээлэл бол одоо бүрэн нэгтгэж чадж байгаа. За ингэснээр одоо эрүүл мэндийн хөгжлийн төвийн одоо тодорхой яг одоо цахим шалгалт байна, багц цагийн сургалт байна, шалгалтууд ингээд бүх үйл ажиллагаа маань одоо цэвэр цаасгүй болж чадж байгаа. За 21 онд яг энэтэй холбоотой бид цахим шалгалтыг 14 удаа 13,000 хүн амруулан ингээд зохион байгуулж чадсан юм амжилттай байгаа. За мөн бид 21 онд H-info програмаа бол хөгжүүлж веб суурьтай болгож чадсан. За ингэснээр одоо хөдөө орон нутгаас ирдэг тоо мэдээллүүд маань статистик мэдээ маань Excel файлаар ирээд энд ирсэн хойноо нэгтгэгдэж гар аргаар хийгддэг байсан бол энэ удаа бол веб суурьтай болсноороо шууд одоо автоматар авч чадах юм хөгжүүлэлтийг хийж чадсан байгаа. За мөн H-info болов хөгжүүлэлт хийснээрээ одоо цахим магадлалгааг одоо бий болгож чадсан. За мөн ковидтай холбоотой мэдээллийг нэгтгэж чадсан юм амжилттай байгаа. За мөн 21 онд бид газар зүүн байршлаар хамааралтай статистик мэдээг зураглалаар авч чадах юм програм төсөл боловсруулад одоо санхүүжилтийг нүүбийн хүүхдийн сангаас бол дэмжүүлж чадлаа. За энэ програм маань энэ жил одоо боловсруулагдаж гарч чадна гэж найдаж байгаа. За мөн 21 онд бид JICA олон улсын байгууллагатай хамтын гэрээний хүрээнд ковидын үеийн нөөцийн бүрдүүлэлтийг мохстыг бүртгэл цэгийн дээр одоо боловсруулж тэрүүгээр мэдээлэлээ нэгтгэж чаддаг боллоо. За энэ нь өөрөө эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа бүх цахим програмууд дээрээс мэдээллийг одоо warehouse-та суурьтай болгоод мэдээллийг шууд ямар байдлаар нэгтгэж авч чадах юм боломжийг бол бүрдүүлж чадсан. За мөн бид 21 он W программыг ашиглалтанд орууллаа. За ингэснээр бид нар манай яг одоо байгууллагын чиг үүрэг болох эрүүл мэндийн статистик мэдээллийг судлаачид одоо ямар мэдээлэл авахыг хүснэ яг тэр байдлаар одоо манай вебсайт руу ороод өөрийн графикаар босоо хэвтээ ямар байдлаар авмаар байна. Тийм байдлаар хөрвүүлж авах юм боломжийг бол бүрдүүлж чадсан. За 22 онд мөн манай эрүүл мэндийн хөгжлийн төв олон ажлуудыг төлөвлөд ажиллаж байгаа. За энд мэдээж одоо бодлогын судалгааны нэгдсэн сантай болъё гэсэн ийм асуудлыг бол төлөвлөөд одоо төсөл хөтөлбөр бичээд бас донор байгууллагууд руу хандсан бараг дэмжигдэх маягтай байгаа. За энэ юу вэ гэхээр одоо legal info сайт шиг ороод одоо тухайн оноороо юм уу тухайн үгээ оруулснаар одоо судалгааны ажлууд эрүүл мэндийн салбарт хийгдсэн судалгааны ажлуудыг
харж үзэх боломжтой болж байгаа. Яагаад тэгэхээр эрүүл мэндийн салбарт маш олон судалгааны ажлууд хийгддэг ч гэсэн хооронд нь харьцуулах боломжгүй тухайн байгууллага дээрээ байдаг. За тэднийг харьцуулсан одоо судалгаанд нотлохонд суурилсан шийдвэр гаргагчдаг мэдээллээр хангах энэ ажлуудыг хийхэд нэлээд төхөн болно гэж үзэж байгаа. Гэх мэтчлэнгийн одоо олон ажлуудыг хийж байна. За тэгээд салбарын хүний нөөцийн хөгжлийн асуудлаар ч гэсэн сайдын илтгэлд дурддаглаа. Одоо үндсэн мэргэжлийн сургалтыг зөв хөтөлбөрөөр явуулна, сургалтын хугацааг нэмнэ, чанаржуулна, хүний нөөцийн төлөвлөлтийг одоо захиалагт биш төлөвлөлтөнд суурилсан, хэрэгцээнд суурилсан ийм хүний нөөцийн төлөвлөлтийг хийн гээд олон асуудлуудыг одоо төлөвлөд ажиллаж байна. Тэмдэглүүгээр захимаар үзүүлэх боломжийг бүрдүүлж чадсан. Коронавирус талбарыг төвлөрүүлэх, зохион байгуулах, нөөцийн бэлэн байдлыг хангах, сургамжтай талыг харуулж зогсоогүй, эрүүл мэндийн тус нэвтрүүлэн хөгжүүлэхэд ихээхэн эрг мэдээ үзүүлсэн. Бид энэ хүн цаг үед хойч хөлтөй өвлгөлөн үлдээсэн. Энэхүү олон амжилтыг бид олон амжилттай олон насхан 2022 оны эрүүл мэндийн чин сэтгэлээр ажиллан өөрийн салбарт өөрчлөлтийг авчран Монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаална гэдэгт итгэж байна. Чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийн төлөө зүтгэе. Та бүхэнд ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсье. Манай энэ зөвлөгөөнд маань Улсын хурлын гишүүн, Монгол Улсын шалбар сайд, Улсын онцлог комиссийн 2 жилийн дараа эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудынхаа нэгдсэн зөвлөгөөнийг хийж өнгөрсөн томоохон зорилтуудаа хэлэлцэж ажил хэргийн гарц шийдлээ гаргах Монгол Улсын төрөөс эрүүл мэндийн салбараа суурин төлөөлөгчд олон улсын байгууллагын нийт одоо төлөөлөгчд хамт олон баг хамт олон та бүхэндээ бас нийт Монголын өнөөдөр харьцангуй хохирол багтаа гэхдээ амжилттайгаар даван туулсан ийм цаг үе дээр та бидний уулзалтыг олон бэрхшээлүүд тулгарч байсан. Бид зөвхөн эрүүл мэндийн үндсэн тусламж цааш нь хөгжүүлж хүний эрүүл мэндийг хамгаалах эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй одоо бүхэлд нь бэхжүүлэх гэсэн энэ нь болохоор яг WHO and UNICEF have been supporting strengthening of the public health care in Mongolia in administrating projects engaging in community health workers from 2018 to 2022. Эрүүл мэндийн байгууллага болон núгийн хүүхдийн сан хамтран Монгол Улсын засгийн газрын одоо эрүүл мэндийн response which we hope very soon will be presented on the highest level. And the next step of this lay the foundation of the new strategy of Mongolia, which will be also based on for several of the years. цар тахал бол бас үргэлжилсээр байна. Бид мэдгүй хизээч. As soon as the first vaccine against COVID were certified, the world ингээд ихтэй хүчтэй гэсэн үг маань орнод суурилсан. Яг онц хэлдэг байна. За тэгээд ихтэй захын сонгууд байгаа. Хүчтэй болоомоор хангаа болцоо. Одоо мэдээллийн одоо програмууд байна бүгдээрээ ямар нэгэн асуудлыг солилцдог байх нь одоо бидний хамгийн чухал зүйл болж байна. За эндээс бол маш олон одоо үр дүн гарна гэж харж байна. Энэ оны 12 сарын 31-ний байдлаар гаргасан статистикийг хэдийхээс би харсан. 4.6 одоо болж өгөл одоо тусламж үйлчлэгээнүүдийг илүү захимжуулна. За дараагийн нэг ажил бол манай эрүүл мэндийн төвлөрлийг одоо сааруулах нь хорт авдрын эрт илрүүлэхийн тогтолцоог бэхжүүлэх нь гэсэн. За энэ хагас өдөр ингээд хэлцлээ. За эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн өнөөгийн байдал толгомцсон асуудал гэсэн энэ хэлцүүлгийг бий болгож үйл явц гэрээлэл хяналт төрийн бол орон нутгийн өмч эрүүл мэндийн байгууллагын төсвийн гүйцэтгэл тайлбар бэлтгэл эрүүл мэндийн даатгал ерхий газраас хүмүүс одоо дарга нар маань оролцож ингэж ийм одоо өргөн хүрээний хилцүүлгийг бүгдийг нэгтгэж шүүж үзлээ. За нэгдүгээр салбар бол их байх эмэгтэйчүүд хүүхдийн тулгамж байгаа асуудал шийдвэр. За энэ эмнэлгийн тоног төхөөрөмжийн бодлогын хэмжээ хэрэгслээр 38. За хавдрын асуудал дээр бол 24. Ингээд нийтдээ бол 6 салбар хуралдаанаас 209 санал байгуулсан. Тэгээ одоо салбарын дахин шийдэл гэдэг ийм одоо вариантаар бүх зүйлээ дахин оруулсан байгаа. Тэгээ одоо зөвлөгөөний хөтөлбөр
илтгэлүүд бүгд захимаар байрсан байна. Тэгэхээр энэ байгаа бүх слайдууд та бүхэн одоо өчигдөр дээр ингээд ороод үзэх юм бол тэр өчигдөр дээр авах юм бол юу аргач нэг хоёр салбар гэдэг юм гарцсан байна. Тэгэхээр энийг бол та бүхэн ашиглана. Энэ бол бид нар зөвхөн батж байгаа хэсэг учраас танилцуулах гэдэг